Шинэ 7 өдрийн өдрөх үзэгчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн өргөдөг цаг урд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Эхлээд хөтөлбөрийн тавч агуулгатай танилцсан уу. Монгол улсын ерөнхийлөгч Польш улсад төрийн альчлал хийж байна. Өнөөдрөөс эхлэн сайд нарын гэсэн тодотголтой 2 дугаар эмнэлэг онц хүнд гэмт хэрэгтнүүд биеэ эмчлэлнэ. Мяд компани удирдлагаар ажиллаж байсан 6 хүнийг мөнгө угаасан хэрэгээр хорж шалгаж эхэллээ. Нөөцийн махны үн зах зээлийн хойшнаас 1000 төгрөгөөр хямд байна. Хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний гарал ирсэн мэтлээ. Ахмад настангууд жилдээ нэг удаа 150 мянган төгрөгөөр биеэ сулуулж явахаар боллоо. Нэгч аймаг малын хүчит тижээлийн үйлдвэр байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол манай цагаар шөнийн тэг цаг 30 минут болно. Хойд Солонгосын хөргсөн пуучингийн зарим мэдангийг Хятадаас нэлээсэн байх байна. Тав эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй өнөөдрийн манай цаг урд мэдээлэл хөтөлбөрөөс үл авч үзээрэй. Онц болон онц хүнд гэмт хэрэгээр хорих ялдалж байгаа хүмүүсийг жирийн эмнэлэгт эмчлэх боломжийг бүрдүүлэх үүднээс холбогдох салбарын сайдуудын хамтарсан тушаал гарч 4 журмуудад өөрчлөлт оруулсан байна. Энэ тухай хууль зүйн сайд Тэмүүжин хэвлэлийнх нь мэдээлэл хэлээ. Тухайн журмыг өөрчилснөөр хорих ангид ял идэлж байгаа намбарын энх хоёрыг жирийн эмнэлэгт эмчлүүлэх боломжтой эсэх асуудлыг прокурорын байгууллага шийднэ гэсэн тайлбарыг хууль зүйн сайд өглөө. Мөн төрийн өмчит Мяд компанийг ашиглаж мөнгө угаахтай холбогдсон гэмт хэргийн асуудлаар хууль зүйн сайд мэдээллээ. За хууль зүйн сайд Тэмүүжингийн тайлбарлаж байгаагаар бол онц болон онц хүнд гэмт хэрэгээр хоригдож ял идэлж байгаа хүмүүсийг хорих байгууллагын эмнэлэгт биш бусад эмнэлэгт эмчлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хууль зүйн сайд болон эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар холбогдох журмын заалтыг хүчингүй болгосон байна. Түрүүнд нь эрүүл мэндийн сайд удамлын хувьд тухайн журмын огт өөр заалтыг дангаараа өөрчилж зөвхөн нэг хүнд зориулсан шийдвэр гаргаж хууль зөрчсөн. Тиймээс алдааг нь засч 2 сайдын тушаал гаргасан. Ингэснээр онц болон онц хүнд гэмт хэрэгээр хорих ял идэлж байгаа хүмүүсийг 2 дугаар эмнэлэгт тусгай тасаг нээн эмчлэх боломжтой болсон. Тухайн тасгийг холбогдох хууль журмын дагуу тогтчулж тусгаалсан харуул хамгаалалттай байх аюулгүй байдлыг хангах бүхий л зохицуултыг хийлээ гэж хууль зүйн сайд Тэмүүжин мэдэгдээд байна. Энд зургийг би бас авчирсан. Цонхуудыг яаж торлж, дотор нь яаж ингэж хаалгууд дээр аюулгүй байдлын стандартуудыг хангуулсан бэ гэдгээр нэлээд олон ажлуудыг хийлээ. За одоо прокурор бол 2 дугаар эмнэлэг дээр очиж үзэх ёстой. Яагаад бол Монгол улсад ял идлүүлэх ажиллагаанд хуулийн нэрүүнээс хяналт тавих нь прокурор дээр байж байгаа. Прокурор ял идлүүлэх ажиллагаа хөндөгдөөгүй байна. Аюулгүй байдал хангагдсан байна гэдэг асуудлаа шийдэх юм бол бид хоригдлуудаа шилжүүлнэ. Гэхдээ ганцхан энх хоёрыг биш. Одоо энх хоёр өөрөө энэ эмнэлэг рүү гарах ёстой юу үгүй гэдэг асуудал бол прокурор ирмэдлийн асуудал. Нөгөө өвчнөхийн шаардлага хангаж яах нүггүй гэдэг асуудлыг шийдэх баг. 2 дугаар эмнэлгийн эмчнэрийн болон эрүүл мэндийн сайдын комиссийн эмчнэрээр бол их хүнд эрүүл мэндийн нөхцөл хүнд байгаа гэж үзэж байгаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн эмнэлгийнхэн бол өсгөн зарлалтай холбоотойгоор бол одоо бид нь бол хүндрэл байна. Гэхдээ бол нөгөө өвчний чагсаалтууд руу орохгүй байна гэсэн тийм дүгнэлт гарсан. 2 эмнэлгийн эмчнэрийн ийм зөрөөтэй дүгнэлт байгаа. Энэ зөрөөгөөр бол асуудлаа хууль номын дагуу шийдэгдэх баг. Ямар ч байсан энэ эмнэлэгт очиж эмчлүүлэх урд манай хорих эмнэлэгт байгаа 20 түн байна. Тэрний эхний 2 бол өнөөдөртөө шилжих баг. Үдээс хойш гэхэд прокурор шийдвэр гаргалаа гэвэл өнөөдөр үдээс хойш шилжнэ. За 2 дугаар эмнэлгийн тухайн тасаг зөвхөн энх хоёрт үйлчлэхгүй бусад хоригдлуудыг ч эмчлэх адилхан үйлчлэх ёстой гэсэн тайлбарыг хууль зүйн сайд Тэмүүжин өгөөд байна. Энх хоёрыг суллах, эмнэлэгт нэвтрүүлэх шаардлага тавьсан эмэгтэйчүүдийг өсөглөнгөө зогсоохыг хүсэж байна гэдгээс хууль зүйн сайд хэллээ. Бас сүүлийн жилүүдэд Монгол улсад мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн үйлдэлүүд нэлээд гарах болсон тул тусгаалan мөрдөх алба байгуулагдж байгааг хууль зүйн сайд мэдээлж байна. Эхний ээлжинд төрийн өмчит Монголын иргэний агаарын тээвэр компанийг ашиглаж мөнгө угаасан хэрэгээр 6 хүнийг хуулийн байгууллага саатуулж байгааг хууль зүйн сайд мэдээллээ. Цөөнгүй сая долларын мөнгө байгаа. Мятыг өөрөнгө ашиггүй болгоод хийж байгаа ашигын гадагшин мөнгө угаах байдлаар гаргаад тэрийг өөр данс руу шилжүүлж аваад тэрүүгээрээ буцаад мятыг хөвчилж авах гэж байгаа тийм оролдлого бол Монгол улсад байх бололцоо байхгүй. Хуулийн байгууллагууд ажлаа хийж шалгаж байна. Гэмт хэрэг нотлогдвол нэлээд өндөр хариуцлага тооцох баг. Мөнгийг буцааж авах асуудлыг биднээс бас хөөцөлдөж байна. За мөнгө угаахтай холбогдсон өөр хэдийн хэрэгээр зарим хүмүүсийг шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг хууль зүйн сайд өгч байна. Ямар ч гэсэн авилгал зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажил шин шатанд гарсан гэж хууль зүйн сайд мэдэгдээд байна.
Сар шинийн баярын өмнө махны хэрэглээ болон борлуулалт хамгийн ихээр нэмэгдэв. Өнөөдөр хүнсний зах дээр тарган хоньны уц 400 мянган төгрөгт хүрч махны үн чэнжийн дамжлагаар энх өсөж байгаад олон нийт бухимдалтай байна. Тэгвэл нийслэл хотод махны үнийг тогтвортой байлгах үүднээс өнгөрсөн жил 14 мянган тонн мах бэлтгэхээр болж 23 аж ахуй нэгжтэй гэрээсэн. Нөөцний мах энэ өдрүүдэд 1 кг-ын зах зээлийн үн ханшнаас 1000 төгрөгөөр хямдунаар борлогдож эхэллээ. Баянзүрх болон хар хорин захуудаар нөөцийн мах борлуулагдаж байгаа гэж үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. За түүнчлэн цагаан сар дөхөж махны үн ханшинд огцом өөрчлөлт гарах төлөв ажиглагдаж байгаа учраас цагаан сар үзэсгэлэн худалдааны орчимд буюу Аса цирк, Мишель Экспогийн гадна талд нөөцийн махыг явуулын машинтай борлуулагчид явж худалдаж байгаа мэнэ. За одоо махны жижиглэнгийн үн бол үхрийн мах бол 7000-аас 7200 төгрөгтэй байгаа. Би хөлдөө мах ярьж байгаа шүү. Хоньны мах 6000-аас 6200 төгрөгтэй. За ямааны мах бол 5200-аас 5300 төгрөгийн үнэтэй байгаа. Өөний үн нь бол одоо миний саяны хэлсэн үнээс 1000 төгрөгөөр хямдхан байгаа. За яг хүнсний зах дээр бол 8000-аас дээш төгрөгийн үнэтэй мах байгаа. Тэр бол одоо шинэ мах, нойтон мах байгаа. За бид бол харин нойтон махны зах зээлд бол энэ жил бол оролцоогүй байгаа, оролцох бололцоо байхгүй байгаа. Шинээр одоо дөнгөж хөдөө төхөөрөгдөж, бэлтгэгдэж ирээд шууд хөлдөөхгүйгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа нойтон мах бол арай өндөр үнэтэй зарагдаж байгаа. Махны үнийг тогтвортой байлгах үүднээс нийслэл хот руу орж ирж байгаа шинэ махны урсгалыг харгалзан үзэж нөөцийн махыг худалдаанд гаргаж байгаа мэнэ. Өдөртөө 20-60 тонн нөөцийн мах зах зээлд нийлүүлснээр өнгөрсөн 7 хоногт шинэ махны үн дунджаар 250 төгрөгөөр буурсан гэж холбогдох холбооныхан хэлж байна. Энэ жил харьцангуй хөтөн өвөл болж зарим сумдад зуд олж байна. Дээрээс нь олон сая малд өгөх өвс тэжээлийн хүрэлцээ байхгүй байгаагаас мал ихээр хорогдох нөхцөл байдал үүсэж байгаа юм а. Тиймээс малаа эртнээс зарж борлуулан хэтэрхий олон тонны биш цөөхөн гэхдээ чанар сайтай малтай болгох нь зөв шийдвэр гэдгийг мэрэгчлэнүүд зөвлөж байна. Тэгвэл малын чанарыг сайжруулах чиглэл шинжлэх ухааны талаас хэрхэн судлаж байгааг энэ удаагийн сурвалжилгаараа бэлтгэлээ. Энэм агентлаг өвлжилт хүндэрсэн хэд хэдэн аймгаас сурвалжлага бэлтгэсэн. Ер нь бол цас ихтэй байгаа учраас мал бичээрт гарах боломжгүй болсон. За өвлжөөгөө сахиад хэвтчихсэн хэдэн малдаа өвс тэжээл өгч байна. Гэхдээ идэх хам олон өгөх өвс тэжээл маш бага байна гэж малчид ярьж байлаа. Уудан тэжээлэнд орцолдоо тэжиг байгаа. Өвс тэжээл өрөө. Одоогор нэг 10 шуудаа хөвгөл байна. Хөвг харгалж 10 шуудаа нэг шавхан бэлээс өгч. Хэд хоног даах. Тэрийг бол одоо жижиг болтон нөхөд нэг 15 хоног гэдэг. 5 яваа. Цаашаа яваа. Цаашаа тэгээд мэдхгүй одоо тасаараа тэгээд үстэжил. Малын чанарыг биш тоог илүүд үздэгний нэгэн жишээ нэ. 10хан хон тэжээх өвстэй хэрнээ хэдэн зуун хонтой өвлжиж байгаа малчид олон бий. Олон амтныг өлбөрүүлж байгаар чанартай хэдийг нь авч үлдээд тэжээсэн шиг тэжээх хэрэгтэй гэдгийг мэрэгжилтнүүд зөвлөж байна. Ийм чанар тулгуурласан үнэлэмж байхгүй, зах зээл байхгүй байгаа учраас малчид маань энгийн одоо зүгээр үнэгүй бэлчээртэй найдаад явж байгаа ийм л жишгээр ийм бэлэмжлэх сэтгэлтэй байгаагаас үүдэлтэй юм болов уу гэж боддгийм аа. Мал төрийн хамгаалтанд учир төрөөс малчдад тусалдаг. Гэхдээ өвс тэжээлийн тусламж нь нийт малынхан хаана ч хүрдэггүй. Үнэхээр малаас ашиг хүртий гэвэл юу идхийг нь анхаарах ёстойг хэлж байгаамаа. Хатрын 3 дугаар аян гэж жишээлбэл аян зарлаа шүү дээ төрөөс одоо дэмжлэгтэйгэр тий. Тэгэхээр энэ хатрын 3 дугаар аяны хүрээнд өнөөдөр бид нар Улаанбаатар төмс хүнсний ногоо гэж ярьж байгаа боловч малын тэжээлийн асуудлаар бол ярихдаггүй. Тэгэхээр өнөөдөр хатрын 3 дугаар аяна хийсэн чинь тэгвэл хатрын 4 дугаар аяна яхахгүй энэ тэжээл рүү чиглэсэн энэ олон 40 гаруй сая малыг яаж одоо онд минд оруулах уу гэхээсээ гадна яаж чанаржуулах уу чанар ашиг шимэнд нь тулгуурсан үнийн бодлого тогтолцоог бий болгоход төрийн дэмжлэг тусалцаа хэрэгцээтэй байгаа гэдгийг л өгүүлж байгаа. За хатрын 4 дугаар аян хэрвээ өрнөвл орон даяар тэжээлийн тариалан сэргэхээс гадна социализмын үед аймаг бүрт байдаг байсан тэжээлийн үйлдвэрүүд эргээд үл талгаа нэх юм а. Хэрвээ ингэж ядвал Монгол эрдэмтдийн судалсан, бүтээсэн гайхалтай тэжээл бэлтгэлүүд үйлдвэрлэлд нэвтэрнэ. Хангалттай хэмжээнд л манайх нэг үйлдвэрлэж чаддаггүй маа. Яагаад гэвэл одоо энэ манайх хүн хүч багш төхөөрөмжийн бололцоо чинь бид нар ч дутагдaltaа шүү дээ. Тагнын судалгаа хийгээд үйлдвэрлэж байгаа газар бол одоо ховор 1-2-оос илүү байхгүй байна. Зүгээр яг манай хүрээлэнгийн хувьд бол
бэлтгэмлийн тоом хэмжээ бол их байдаг. Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин чадал байдаггүй. Зөвхөн лабораторийн нөхцөлөөр л хийх жишээтэй байна. Монгол эрдэмтэд 60 гаруй жилийн тэртээс малын чанарыг дээшлүүлэх шинжлэх ухааны бүтээлүүдийг гаргаж иржээ. Тухайлбал мал эмнэлгийн хүрээлэн сулдсан тураалд орсон малыг тэнхрүүлэх бэлтгэл, за мөн бусад эм тариа зэргийг гарган авч байна. Тэгвэл мал аж ахуйн эрдэмшилгээний хүрээлэнгийн хувьд 10 гаруй төрлийн тэржээл, за тэр дундаа сүүг орлох бүтээгдэхүүний хүртэл бий болгоод байгаа. Энэ бүхэн хизээ үйлдвэрлэлд нэвтэрч малчтын гарт хангалттай хүрдэг болохыг тэд хүлээж байгаамаа. Засгийн газраас баталсан Ахмад насанд тусламж хөнгөлөлт үзүүлэх шинжилсэн журам 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх гэж байна. Энэ журмын дагуу Ахмад наснууд амралт суурилын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх хэрэгтэй болж байгаа юм а. Ахмад насны хөнгөлөлтөнд зориулсан улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөгийг гаргахаар болжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд 7 дугаар хороолол, Дэнжимянга радио телевизийн орчим, мөн ханы материал хавийн гэр хороолол, Сонгон найрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчим, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны гэр хорооллууд багтахаар боллоо. Агаар хөрсний бохирдлоос үүдэлтэй хүчин зүйлсийн нэг болох дутуу төрөлт эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэгвэл дутуу төрс нь яриаг эмчлэх 22 сая төгрөгийн эм бэлтгэл, эмнэлгийн хэрэгслийг Монгол Эмимпикс концерн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлт өглөө. Өнөөдрөөс яг 20 жилийн өмнөх энэ өдөр Монгол, Орос хоёр улсын хооронд найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан нь хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэж тэр дундаа зах зээлийн харилцаанд тодорхой дэвшил авчирч байсан төвтэй. Түүхтэй өдрийг тохиолдуулан шинжлэх ухааны академи болон Оросын албаны улсын элчин сайд Ямнаас дугуй ширээний ярилцлага зохион байгуулж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар чухал сэдвүүдийг хүндээ ярилцлаа. Сарын 23-нд нутгийн 100 агс баг зэргийн цас урж явган шурах төлөвтэй байна. Салхи 23-24-нд говийн бүсийн нутгаар секундэд 12-оос 14 м хүрч ширүүснэ. Ос нуурын болон дархтын хотгор Эдэртис, Буянт, Зөрөө, Халах голын сав газраар шөнөдөө 33-аас 38 градус, өдөртөө 20-оос 25 градус хүрч хөдөрнө гэж байна. Харин 7 хоногийн дунд үеэр нутгийн 100 агс хүүдний ирч баг зэрэг чангарах төлөвтэй байгааг Улс цагуур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Газрын тухайн багц хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг шийдэхдээ иргэдийн саналыг сонсох шаардлагатай гэж улсын хурал дахь ардчилсан намын бүлэг үзэж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ямар зохицуултууд хийх шаардлагатай байгаа талаар бүлгийн гишүүд ерөнхий сайдын мэдээллийг сонсож байр сууриа илэрхийллээ. За улсын хурал газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тогтоод байгаа. Тухайн хуулийг газрын харилцааг зохицуулсан бусад хуультай хамтд нь хэлэлцэн гэсэн байр сууриас улсын хуралд харьцсан намын бүлэг хандаж байна. Гэхдээ газрын тухай багц хуулиудыг энэ удаагийн чуулганаар яаран хэлэлцэж батлах шаардлагагүй. Иргэдийн саналыг сонсож судалж буй шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш бэлчээрийн газрыг эзэмшүүлэх ч юм уу, иргэний өмчийн газарт ямар нэг байдлаар халдах байдлаар хууль гаргаж шууд шийдэж болохгүй гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Хамгийн гол нь газрын харилцаатай холбоотой асуудал дотор бас бэлчээрийн асуудал явагдаж байгаа. Бэлчээртэй холбоотой асуудлаар ялангуяа манай хөдөөгийн малчид ямар бодол саналтай байгаа юм бэ гэдгийг сонсох зайлшгүй шаардлагатай. Сая улсын хурлын нэгдсэн чуулганаар газрын багц хуулийг хэлцэн зүйтэй гэж ингэж дэмжсэн. За цаашд энэ удаагийн намрын чуулганаар хэлцэх цаг хугацааны боломж энэ хуулийг боловсруулж батлахад яарах шаардлага бол биднэрт байхгүй. Ягаад гэвэл энэ суурь хуулийг бид маш их тийм нухацтай олон нийтийн санал оролцоотой хийх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Малчтын хоршоог байгуулахдаа ч иргэдэж шууд тулгаж болохгүй, социализмын үеийн нэгдэл байгуулсан аргаар хандах ёсгүй. Иргэдийн сайн дурын үндсэн дээр чөлөөтэй хэлбэрээр шийдэх ёстой гэсэн чиглэлийг ардчилсан намын бүлэг баримталж байна. Бүлгийн гишүүдийн хувьд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон асуудлаар ерөнхий сайд Алтан уугийн мэдээллийг мөн сонссон байна. Цаашдаа утааны хэмжээг бууруулахын тулд 3 гол чиглэлд анхаарах ёстой гэж ардчилсан намын бүлэг үзэж байна. Ер нь бид нар түүхийн үрсээр татгалзаж ирэх намраас эхэлж хагас кокссон үрсийг уурхаанууд дээрээс нь авдаг жишг рүү орё. Ирэх намар уурхаанууд хагас кокс үйлдвэрлээд эхэлсэн уурхаануудыг
төрийн бодлогоор дэмжиж Улаанбаатар хотод зөвхөн хагас коксыг нэвтрүүлдэг, хагас коксыг түлэх институт руу орох нь зөв юм аа. Энэ дээр төрийн бодлогыг дэмжлэгийг төлхөө явуулъя гэж гişүүд санал гаргаж байгаа. Хоёр дахь асуудал дэрийн болон барилгын дулаалгын хийц загварт ноосыг ашиглах юм руу энэ байгаа технологио зөв ашиглах, байгаа үйлдвэрлэлд төсөөлөх шинэ хөрөнгө оруулалтыг хийх, шинэ технологиг нэвтрүүлэх чиглэл рүү төрийн дэмжлэгийг үзүүлэхэд эрчимтэй ажиллах нь зөв юм байна. Энэ хавраа энэ ажлыг эхлэе гэдэг саналыг гишүүд гаргаж байгаа, засгийн газар хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа. За бас Улаанбаатар тавигдах автомашины хурдны замын ажлыг эрх авраас эхлүүлээ. Улаанбаатарын дагуул хотуудыг хөгжүүлэхэд анхаарыг гэдэг тухайд улсын хурлд харчсан намын бүлгийн хуралдаанаар яригдсан байна. Оюутны хотгонуудыг байгуулахаар мөн 7 жил яригдж байгаа. Одоо ажил хэрэг болгоё. Шинжлэх ухааны технологийн их сургуулийг гэгтэл Багнуур дүүрэг шилжүүлэх асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэдгийг Ардсан намын бүлгийн хуралдаанаар хөндсөн байна. Улсын хурлын үйл ажиллагааг зохион байгуулалттай холбогдсон хууль эрхцэн орчныг боловсронгуй болгох, улсын хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн Монгол Ардын намын гишүүдийн бүлгийн байр суурь хэвээр байна. Бүлгийн зүгээс тухайн чиглэлээр улсын хурал өргөн баригдсан хуулиудын төслийн хилэлцүүлгийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм ба. Улсын хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Ардсан нам болон Монгол Ардын намын бүлгийн төлөөллийн гишүүдийн зүгээс өргөн баригдсан 2 хувилбарын төслийг улсын хурал хэлэлцэж эхлээд байгаа юм. Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслөөр бол нэг байнгын ороонд харьяалагдах гишүүдийн тоог дээд тал нь 19 байгааг 21 болгож нэмэгдүүлэх саналыг гаргасан. Харин Ардсан намын бүлгийн төлөөллийн гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлал бол чуулганы нэгдсэн уралдаанд тухайн бүлгийн гишүүдийн 50% эрс бүрдэхгүй 8 удаагийн тохиолдол гарвал бүлгийг нь татан буулгадаг болъё гэсэн саналтай байгаа юм. Бид бол яг улсын их хурлын дэгийн тухай хуульд байгаагийн дагуу байнгын хорооны гишүүд их хурлт олон цөөхөн харьцаатай адилхан байх ёстой гэсэн зарчмыг барьж хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хилцэх хэсгийг хэлцээд явж байгаа. За Ардсан намын зүгээс эрдэстэй уялдуулж бүлгийн хөв зайг шийдэж явах тухай тийм дэлхийд өөр хаач байхгүй сонин утга агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Судлаад үзээрэй. Эрцээс нь болоод парламентын сонгуулиар ард түмнээс өгсөн саналын дагуу байгуулагддаг бүлэг фракцыг нь тараадаг тухай ойлголт нэгдүгээрт байдгүй. Хоёрдугаар үндсэн хуулийн заалтуудаа зөрчилдөх юм асуудал байгаа. За одоогоор улсын хурлд Монгол Ардын намын төлөөллийн гишүүдийн хувьд нэг байнгын ороонд Ардсан намын төлөөллийн гишүүд 3 хүртэл байнгын ороонд харьяалагдаж ажиллаж байна. Ийм байдлыг өөрчилж гишүүдэд тэгшэрх олох ёстой. Улсын хурлын хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэдгийг улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн удирдлагууд тайлбарлаж байна. Харин газрын тухай багц хуулиудыг улсын хурлын намрын чуулганаар яаран шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Газрын тухай багц хуулиуд явж байгаа. Дээр нь Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн төсөл явж байна. За энийг бол чуулганы хаахаас өмнө хэлцэх хэсгийн аль алийг бүгдийг шийдээд тэгээ хаврын чуулганаар нэлээд том нуцтай хэлцчээр гарах хэрэгтэй хуулиа гэж үзэж байгаа. Газрын харилцаа бол эдийн засгийн харилцааны суурь зарчмуудын нэг. За газрын багц хуулийн төслөөр улсын хурлын даргын захирамжаар холбогдох ажлын хэсэг байгуулагдана. Тухайн ажлын хэсэгт бүлгийн төлөөллийн гишүүдч багтан ажиллана гэсэн тайлбарыг улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн удирдлага өгөөд байна. За харин бүлгийн хувьд 2-7 хоногийн тутамд цаг үеийн асуудлаар ерөнхий сайдын болон засгийн газрын мэдээллийг сонсож байхаар тогтсон байна. Одоо үзүүлэх мэдээ хөрсний бохирдолтой холбоотой. Улаанбаатар хотын хөрсний бохирдол хойноос урагш чиглэлээр туул голд хүрэхэд ердөө 8 км үлдсэнийг мэрэгжилтнүүд тогтоожээ. Хүн амын хэд төвлөрөлтөөс үүдсэн хөрсний бохирдлыг бууруулахын тулд эхний ээлжинд эргэн хүний ухамсарт үйлдэл чухал гэдгийг судалгаа харуулж байна. Тухайлбал нэг зэгт бохир угаадаас хог хаягдлаа хайж эхлэх юм бол хөрсний бохирдол 20 гаруй хувиар буурах тооцоо гарчээ. Өмнө нь бол ерөөсөө хэсгийн дарганаар ариун цэврийн байцаагш яваад айл болгон 0-тай айл болгон энэ нөгөө муу усны нөх мөхтэй байдаг гэсэн. Одоо бол тэгээд тийм юм баг байхгүй. Хогоороо эргээд амьсгална, угаацаараа эргээд амьсгална гэж ерөөсөө хүмүүс боддгоо. Тэгсэн хэрнээ одоо бид нар их өвчлж ийн, эмнэлэг хүрэлцэхгүй байна гэдээ яриад идэв шүү дээ.
Тэрэн дээр л жоохон сэтгэл дундуур байдгийг. Отгон гэрлийн ээж 18 дугаар хороонд хэсгийн даргаар олон жил ажиллажээ. Гудамжаа цэвэр байлгах тал дээр түүн шиг зүтгэлтэй хэсгийн дарга байгаагүй гэж хорооныхан хэлцдэг юм байна. Одоо энэ гудамжныхын хог байтугай угаацсарч гудамжинд асгадгүй гэж байна. Манай гудамжныхын ер нь асуудгүй мó асуудаг айл ер нь байхгүй. Дорноолж муу 0-доо эсвэл муусныхаа хүнд асгацгаачдаг. Тэгээд нөгөө урд нь байсан хөгшчүүл нөгөө асгаж сургаагүй. Ингээ асгаж болохгүй. Гэт ингээд загчээснээс улбаатай юм уу тэгээд ерөөсө угаас асгадаг айл нь байдаг ш тэнгэр. Гэхдээ шингэлтэй дүүрэгт яг энэ гудамжныхан шиг цэвэрхэн гудамж хавраа. Тийм учраас хавруулаад ирэхээр элдвийн халдварт өвчин тасардгүй гэж эмчнэр нь хэлж байна. 5 км-ийн цаана саахал тайлтаг хаяад ирлээ амьдарч байсан хүмүүс хотод ирээд 5 метрийн наан цаана хашаан даж төрөхдөө хин нэгнийх нь хийсэн буруу үйлдэл өөрт нь ч өрөөлдөн ч хортой гэдгийг ухамсарлахгүй нь харамсалтай гэж эмчнэр учруулж байна. Бага насны хүүхдүүд бол гадаа орчинд гарчдуулахаар тоглодог. Тэгэхээр энд бол шар өвчин, гэсний өвчин хэсэх магадлал бол маш өндөр. Тийм учраас одоо ялангуяа манай ард иргэд бол гадаа гудамжинда угаацаа асгадаггүй, хогоо хайдгуул байх юм бол маш их том соёл болно. Ингэм бол одоо хүүхэд гэхгүй томчул бид нар ч гэсэн бүгд энэ агарын бохирдлоор амьсгалж тэрийг одоо яаж байгаа болохоор өвчлөл бол хэсэх магадлал маш өндөр байдаг. Чухамдаа яагаад гудамжинд асгасан угаадас гэрийнхээ ойролцоо тарьсан хог новш, хальсан жорлон, гудамжны өнцөг тасгарсан ялгадас нийгмийг үндсэнд нь цочрох болчиход байгааг мэрэгжилтэн ингэж тайлбарлалаа. Хөрс одоо ихээр бохирдох юм бол ус бохирдно, хөрсний ус. Тэгэхээр манай Улаанбаатар хотын зарим одоо гүний хутгаас авдаг тийм усны усаа авдаг газар айл өрх ус байна. За илсээр байтал бас ил булаг шандаас ч авдаг тийм газар байна. Тэгэхээр энэ бол одоо хөрс бохирдох юм бол ус бохирдно. Хөрсний бохирдол өөрөө бас хүний эрүүл мэндэд шууд нөлөөлнө. Өвчин үүсгэн, бидсний халдварт өвчин үүсгэн, дараа нь одоо агаар дэгдэх замаар ч юм уу тэр хөрсөнд байгаа бас химийн бохирдол бол эргээд хүндээ нөлөөлнө гэсэн ийм л эрсдэл гарч байгаа. Улаанбаатар хотын газар бүрээс хөрсний дээж аван судалгаа хийж үзэхэд 36% нь халдварт өвчин үүсгэгч бактериар бохирдсон болох нь тогтоогджээ. Энэ бол 2009 онд нийслэлийн хүн ам 1,100,000 гаруй байхад хийсэн судалгаа. Харин энэ жил хүн амын тоо даруй 100 орчим мянгаар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хүн амын тоо нэмэгдэх тусам хөрсөн дэх бохирдлын хэмжээ өсөж байгаа гэж нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхан хэлж байна. Хөрсөн дэх энэ бохирдол хаврын цагт агаарын температур нэмэх градус шилжих үеэр дээш дэгдэж халдварт өвчний голомт нь болдог байна. Хөрс яг жинхэнэ одоо хаврын үед 100-ны үед хөрс бохирдоод байгаа тэр үед нь бол бид өдийд арга хэмжээ аваад эхэлчих юм бол хөрсний бохирдолтоос үүсдэг эмгэгүүдийг бол урдсан сэргийлэх боломжтой бүрднэ гэсэн бага хэмжээгээр. Эцсийн бүлэгт Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг багасгахын тулд нэн түрүүнд авах арга хэмжээ бол цэвэр бохирын төвлөрсөн хангамж гэж нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид хэлж байна. Ингэсэн тохиолдолд хөрсний бохирдол 50%-аар буурна гэж тэд үзэж байна. За сая та бүхэн манай цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний гаралт эрс нэмэгдсэн тухай сурвалжлагыг үзүүлээ. За тэгвэл энэ халдварт өвчний гаралтыг бууруулахын тулд гэр ороод дид бүтэц оруулах, за амны орон сууцаа дохлог орон сууцтай болох тэр нөхцөл боломжийг хангах хамгийн том гарц гэдэг нь харагдчихна. За энэ бүх ажил бүтээн байгуулалтын ажлыг хийхин тулд одоо нийлүүлж байгаа эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар яг энэ 5 дугаар цахилгаан станц хизээ баригдах уу? За яг хичнээн одоо мегаваттын хүчин чадалтайгаар ажиллах уу? Үн өртгөх нь ямар байх юм гээд энэ бүх асуудлаар ярилцахаар бид нар студидтэй эрчим хүчний яамны стратегийн болго төлөвлөлтийн газрын дарга Товд Оржиг урьж ирүүлэднэ. Танд ороо минь хүргэе. Тэгэхээр барилгын ажил ерөнхийдөө энэ оны 3 дугаар үйлдвэрлэл багтааж эхэлнэ гэсэн урьдчилсан төлөв гарсан байгаа. Тэгээ манайх ч нөө хүүтний үйлдвэрлэл ихтэй энэ хугацааг наашлуулах боломж байхгүй юу? Тэгэхээр бид нэр оны өмнөх нь 12 сарын засгийн газрын хуралдаанаас ТСТV-ийн газрын шинэ барьцлыг тогтоосон. Тэгэхээр энэ маань Баян зүрх дүүргийн хөлийн голын хөндөд урах нарын хорооллын замын хүртэлтэй байгаа. Тэгэхээр газрын байрлал өөрчлөгдсөнтэй холбоотой бас нэмэлт судалгаанууд биднэрт хийх шаардлагууд байгаа. Усны судалгаа, хөрсний судалгаа, байгаль орчны навигдсан үнэлгээгээд тэгээ бид нар энэ газрын байршил өөрчлөгдсөний дараа шийдвэр гаргасны дараа одоо тендерт сонгогдсон компанитайгаа гэрээслийнхаа төлөвлөгөө гаргаж байна.
Тэгэхээр бидний төлөвлөгөөр бол ямар ч байсан бид эхний хагасчиг 6 сар гихтгэрээ эцслээд засгийн газраас өгсөн хугацааны 3 дугаар удирдлагын багтаагаад барилгын ажлаа эхлүүлэх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ олон улсын нээлттэй тендерт 2 компани шалгарч үлдээд байгаа. Эцсийн байдлаар яг 5 дугаар цахилгаан станцын гүйцэтгэгч нь аль улсын аль компани байх вэ гэдгийг нь хизээ тодорхойлох вэ? Тэгэхээр бид түрүү хэлсэн засгийн газрын энэ бид нар гүйцэтгэгч нь даваа эрэхтэй сонгогдсон International Power GD Facilities гэдэг Францын энэ компанид толгуурласан консорциум байгаа. Бидний концессийн хуулийн дагуу хамгийн их оноос энэ компанитай гэрээ хэлцлээ үргэлжлүүлж байна. Тэгэхээр бидний төлөвлөсөн хугацааны дугаар эхний хагас жилд багтаага бид нар гэрээ хэлцлээ толгогдох засгийн газраар шийдвэр гаргуулад явах юм бол биднэрт энэ төсөл маань энэ компанитайгаа гүйцэтгэх боломжтой. Хэрвээ хэлцэл маань амжилтгүй бол бид нар концессийн хуулийн дагуу дараачийн Samsung гэдэг компанитай хэлцлээ үргэлжлүүлнэ. Тэгэхээр 5 дугаар цахилгаан станцын нийт өртгөх нь болохоор 1.3 тэрбум доллар гэж байгаа л да. Нэг ч төгрөг засгийн газраас гарахгүй байхаар одоо нэг тендерт оролцож байгаа компаниуд гэрээгээ байгуулж байгаа л да. Яг ямар нөхцлөөр эдгээр ашиг олоод эргээд үйлдвэрлэлээ явуулах юм бол? Тэгэхээр концессийн хуулийн бол даваа талан дээр засгийн газар тухайн томоохон хөрөнгө оруулалтанд гаргах тухайд мөнгө үед тодорхой хэмжээний хөрөнгө оруулагч орж ирээд хөрөнгө оруулалт төсөл хэрэгжүүлээд тодорхой хугацааны дараа эргээд ашиг аваад гарах. Тэгэхээр энэ дээр бол засгийн газраас хамгийн гол үндэс нь тавигдах нөхцөл нь засгийн газартаа цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээгээ бидний ярьдаг Power Purchase Agreement PPA байгуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ гэрээн дээр тодорхой компаниуд маань хөрөнгө оруулалт дөрөв ашиг зээлийнхаа хөг зардалуудыг тооцоод одоо 25 жилийн дараа засгийн газар төлөвлөж өгөх нөхцөлтэй байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол энэ 1.3 тэрбум долларыг ашигтайгаа тухайн хөрөнгө оруулалтын ашигын хөвштэй нийлүүлээд засгийн газраас авна гэсэн. Гэрээнд бол яг энэ цахилгаан станц маань 2016 оны 4-р улиралд багтааж ажилтнанд орно гэсэн байдлаар заалт орчихсон байгаа. Тэгээ манайхны дунд байгаа яг нэг ойлголт бол уул нь энэ 5 дугаар цахилгаан станцын асуудал чи аль дээрээс яригдсан. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо барилгын ажилд эхлэхгүй болохоор зарим хүмүүс баг итгэл алдарч байна л да. Тэгэхээр яг барилгын ажил энэ жилдээ багтаад эхлэх бүрэн боломжтой юу? Бидний хувьд ч гэсэн хамгийн санаа зовж байгаа асуудал энэ эрчим хүчний яамны хувьд тесттэй болвол маш олон жил яригдсан. Тэгэхээр энэ төслийг бол бид нэр аль болох одоо цаг хугацааны хувьд боломжтой хэмнэж яаж түргэн өргөжлүүлэх гэдэг дээр бүх талын арга хэмжээ авч ажиллаж байна. Тэгэхээр концессийн хуулийн дагуу энэ эдийн засгийн хөгжлийн яамны концессийн газар дээр бол тодорхой хэмжээнд энэ төсөл харьяалагдаж явж байгаа. Тэгэхээр хоёр яамны хамтарсан ажлын хэсэг эдийн засгийн хөгжлийн яамнаас ахлуулсан ажлын хэсгийн дээр бид нэр ажиллаж байна. Тэгэхээр миний түрүүний хэлдгээр бид нэр аль болох тодорхой хэмжээний тэр нэмэлт ажиллагаануудыг тодорхой хэмжээгээр 5-6 сар бол хойшлж байгаа судалгааны ажлууд. Энийг бид нар аль болох тодорхой хэмжээний засгийн газрын үүргийн хүлээгээ зарим ажлыг хий, зарим ажлын тендерт оролцож байгаа компаниуд дээр зарим үүргийг хүлээлгий. Тэгээд энэ ажлыг бол тодорхой хугацаанд ямар ч байсан засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу 9-р сард багтаагаад ажлыг эхлүүлэхийн зайлшгүй шаардлага бол биднэрт бол байгаа. Тэгэхээр яг энэ станц дээр дэвшилтэд ямар технологиг хамгийн гол болох вэ? Тэгэхээр энэ станц дээр бол бид нар байгаль орчин тавигдах шаардлага бол маш өндөр тавилж байгаа. Евро стандартаар тоосны хувьд ихт 10 мг/м3-өөс доош бага хэмжээтэй дагуулгана. За тэгээд нийт одоо шүүлт нь бол 98-аас 99%, NOx-ыг бол хамгийн бага түвшинд одоо шохоончлог бид нар шатааж. Тэгэхээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд бол TETS-tab бол одоо өнөөдөр Монгол ашиглаж байгаа станцуудаас бол хамаагүй дээр орчин үеийн технологитой станц гэж ойлгоч байна. Хүчин чадал нь урьдчилсан байдлаар 450 мегаватт гэж үзэж байгаа шүү дээ. Яг энэ одоо станц ажиллаад эхлэх юм бол одоо нөгөө цахилгааны хязгаарлалтаа байгаа сумдууд эрчим хүчний хязгаарлалтгүй яг ингээл бид нар шиг байнга 24 цагийн цахилгаантай болох боломжтой юу? Тэгэхээр яг өнөөдөр бол шууд эрчим хүчний одоо хязгаарлалттай гэж ойлгоход сумдад ойлгоход бол бас өрөөсгөл. Тэгэхээр яг хүчин чадлаар ашиглахад 450 мегаватт гэдэг бол одоо суурилгдсан хүчин чадал, дараа нь бас боломжит хүчин чадал гэж байгаа тодорхой хэмжээний тоноглолууд бас нөөц бэлтгэлд. Тэгэхээр энэ мэн бол ерөнхий хэмжээнд эрчим хүчний хэрэглээ бол жилд нэг 10% гэдэг бол жилд бол манай суурилгдсан хүчин чадлаас өнөөдрийн байдлаар бол 60-70 мегаватт бол нэмэгдээд байна. Тэгэхээр энэ хэмжээг бол тодорхой хэмжээнд бол энэ ойрын 5-6 жилд бол энэ станц маань хаана. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол одоо бид нэр 4 систем ажиллаж байна. Баруун бүс, Алтай улаастай, Төвийн бүс, Орон бүс ингээд. Тэгэхээр энэ системүүд дээр бол яг зөвхөн тодорхой хэмжээнд гэмтэл саадлал одоо гарсан үед Оросоос одоо тодорхой хэмжээний эрчим хүчний импортыг авч явах үед гэмтэл гарсан үед тодорхой хэмжээний хязгаарлалтын саатууд бол гараад байгаа. Миний сүүлийн асуулт яг энэ станц ашиглалтанд ороод ажиллаад эхлүүл цахилгааны үн тариф буурах боломж байгаа юу? Цахилгааны үн тариф бол буурахгүй. 2014 оноос эрчим хүчний улсын төвийн давхар тогтолцоонд эрчим хүчний тариф бас тодорхой хэмжээнд чөлөөлөх ёстой. Тэгэхээр өнөөдрийн санал болгож байгаа тариф бол тодорхой хэмжээнд бол өнөөдрийн бидний станцуудаас өндөр байгаа учраас үн тариф буурна гэж ойлгож байна. За баярлалаа. Бид нар 5 дугаар цахилгаан станц хэзээ баригдах вэ гэд яг энэ станцыг тойрсон асуулаар эрчим хүчний яамны газрын дарга 5 өдөрчтэй ярилцлаа.
хооронд болоод дэлхийд дахинд өрнөж байгаа үйл явдлыг таймлан ургадаг цаг урд мэдээллийн хөтөлбөр төрийн тэргүүний айлчтай холбоотой мэдээгээр үргэлжилж байна. Монгол улсын ерөнхийлөгч Цагаагийн хэлбэгдорж бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Бронислав Комаровский урилгаар энэ сарын 21-ээс 22-нд тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Польш улсад хийж байгаа төрийн айлчлалынхаа эхний өдөр тус улсад амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийсэн бол харин өнөөдөр тус улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайд нартай ганцаарчлсан уулзалт хэлэлцээ хийж Монгол Польшийн засгийн газар хооронд эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гар үсэг зурна. Мөн Варшавын их сургууль лекц уншиж бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Бронислав Комаровский хамтаар Монгол Польшийн бизнесийн уулзалтанд оролцож үг хэлэх юм а. Үүнээс гадна Польш дахь Монгол судлалыг дэмжих үүднээс Варшавын их сургууль шинээр байгуулагдаж байгаа Монгол хэлний ярианы дадлагын танхимын нээлтийн ажиллагаанд мөн оролцсноо. Монгол улсын ерөнхийлөгч Польш дахь төрийн айлчлалаа өндөрлөөд энэ сарын 23-наас 26-нд Швейцарын Давост болох дэлхийн эдийн засгийн ээлжид чуулга уулзалтанд оролцохоор болжээ. Давост болох дэлхийн эдийн засгийн удаагийн чуулга уулзалтаар эрсдлийг даван туулах чадвар сэдвийн дор дэлхийд дахин бус нутаг үйлдвэрлэлийн түвшинд тулгамдж байгаа асуудлуудыг хэлэлцэх юм а. Чуулга уулзалтын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийн төлөв байдал, ардчлал, авилгатай тэмцэх, ус ногоон хөгжил зэрэг сэдвийн дор болох хуралдаануудад оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн чуулга уулзалтын үеэр болох дэлхийн эдийн засгийн удирдагчдын албан бус суулгалтанд оролцож, хоёр талын уулзалтууд хийхээр болжээ. Чуулга уулзалтын үеэр улс орноос сурталчлан таниулах зорилгоор Монголын өдөр арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Польш орны хоёр хоорны оронд 7 цагийн зөрүүтэй. Тэгэхээр яг одоо Варшав хотно 13 цаг 28 минут болж байна. Бид Монгол улсын ерөнхийлөгчийн Польш улсад хийж байгаа төрийн айлчлалын тухай мэдээллийг маргаашийн мэдээллийн хөтөлбөрөөрөө цаг алдалгүй танилцуулах болно. Дараагийн мэдээг танилцуулъя. Мэдээлэл харилцаа холбооны өндөр хөгжилтэй зэрэгцээд албан байгууллага айл өрх бүхэнд компьютер ердийн хэрэглээ болтлоо нэвтэрчээ. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл өндөр үнэтэй програмуудыг гадаас хулгайгаар хэрэглэж ирсэн. Тэгвэл энэ байдлыг хэрхэн зохицлох асуудлыг хүндэс хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо. Нээлттэй програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх болох сэдвэр болсон энэ хэлэлцүүлгийг Улсын их хурлын тамгын газар Монголын залуу программистуудын холбооноос санаачлан зохион байгууллаа. За манай улсад мэдээлэл технологи хөгжөөд 20 гаруй жил болж, өнөөдөр энэ хөгжлийг дагаад компьютер хүн бүрийн өдөр тутмын байнгын хэрэглээ болж чадсан. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл гадны өндөр үн төлж байж хэрэглэх програмуудыг хулгайгаар хэрэглэж ирсэн байна. Биднэрт бол сонголтууд байгаа. Одоо бид нэр ингээд нэг хурлын тамгын газраас судалгаа хийж байгаа л да. Нэг компьютер одоо 450 хэрэглэгч байна. Нэг компьютертэй ойролцоогоор $900 програм хангаж худалдаж авах нэ, жилд төлөх нэ гэж. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг Монгол улс гаргах уу? Мэдээж иргэн аль асар их мөнгө шүү дээ. Оюуны хэмжээг хамгаалахын тулд зарцуулах эрсдэл тийм ээ. Энийг яаж бууруулах вэ гэдэг дээр ярилцж байгаа. Тэгэхээр Монгол улсад нээлттэй системийг ашиглах чадрын стандарт сая 2012 оны 12 сард батлагдсан. Тэгэхээр энэхүү стандарт маань одоо бид нар жишээлбэл хүмүүсийг ажилд авахдаа та компьютер дээр ажиллаж чаддгүй гэж асуудаг. Тэгэл нөгөө нь чадахгүй ч гэдэг юм уу ийм л байдлаар дүгндэг штэ. Тэгвэл яг жинхэнэ утгаар нь тэр хүнийг үнэхээр мэдээлэл харилцааны технологиг ашиглах чадвартай юм уу? Тэр хүнд яг одоо ямар чадварууд байх шаардлагатай, тухайн чадваруудыг ямар шаардлагаар нээж илрүүлж тодруулах юм бэ? Яаж тодорхойлох юм бэ гэдэг энэ стандарт маань одоо боловсруулагдаад батлагдчихсан. Оюуны өмч болсон программыг хулгайгаар хэрэглэхгүй байх уриалгыг Улсын их хурлын дарга нийт төрийн байгууллагуудад хандан гаргалаа. Энэ уриалгыг Монголын залуу программистууд дэмжиж нээлттэй эхийн програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Харин бүх нийтийн хүртэл болгохын тулд эхлээд боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай гэдгийг хэлж байна. Монголын ихтэй сургуульд програм хангамжийн чиглэлээр програм зохиогч бэлтгэдэг одоо энэ сургуулиуд маань бол ихэвчлэн одоо Windows суурилсан програм бичдэг ийм одоо инженеруудыг бэлтгээд байна л та. Тэгэхээр бол ийм инженерүүд маш олнороо төрж гарч ийн гэдэг маань гараад ажлын байрандаа гараад хийж байгаа бүтээгдэхүүнүүд нь бол дандаа одоо Windows суурилсан буюу нэг үйлдлийн системд суурилсан. Windows гэдэг чинь өөрөө бол хаалттай систем. Бид нар хөдөлж авах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр өөрөөр яг энэ зориулсан технологиор програмчлалын одоо ажлууд бол хийгдээд байна тийм ээ. Төрийн байгууллагууд өнөөдөр хэрэглэж байгаа Microsoft-ийн үнийг төлөх эсвэл нээлттэй эхийн програм ашиглах гэсэн сонголт тулгарч байна. Нээлттэй эхийн програмд төрийн байгууллагуудаас Улсын их хурлын тамгын газрын 450 хэрэглэгч энэ онд багтан бүрэн шилжих юм байна. 20 хоногийн дараа тийм ялгуулсан хэмээх усан могой жил гарах гэж байна. Шинэ гарч байгаа усан могой жилийн хувьд нялхас доодост ээлтэй, дунд түвшний албан тушаалтан болон залуус татуухан өндөр судалтнаар ширүүн жил болно гэж зурхаад буужээ.
Энэ жилийн цагаан сарын шинэ нэгэн нь аргын тооллоор 2013 оны 2 дугаар сарын 11-ний шар бич өдөр тохиож байгаа. Жил бүр Монгол 6 зурлагаар тухайн жилийнхээ өнгийг шинжидгээ. Тэгвэл шинээр гарч буй тийм ялгуулсан хэмээх усан могоо жил нь халуун ихтэй, үр жимс тариа ногоо ариунтай байх төлөвтэй гарсан байна. Улирлын ихээр бол хорт тунц ариунтай. Тэгээд намрын сард одоо үр жимс тариа ногоо бол ариунтай. За тэгээ удирлынхаа дундуур бол одоо хор бороо бол бас дунд зэрэг байх одоо ийм төлөв бол харагдаж байгаа. Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн хувьд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн жил бүрийн уламжлалт буйны хурлуудаа хурж эхлэх юм байна. Тухайлбал 27, 28, 29-ний өдрүүдэд хүрээний 10 их сахиусаа дэлгэж тахина. Харин шинийн 1-ээс шинийн 15-ны хооронд цагаан сарын их ёроолөө хурна гэж байна. Жилийн заслыг бол ерөнхийдөө манай улсууд бол ингээд шинийн 1-ээс 15-ны хооронд заавал багтаах гэж тийм ээ. Цөмөрөө ингэж бол хичээдэг тийм ээ. За энэ маань бас яг хөө тэр шинийн 1-ээс 15-ны хооронд бол тэр бурхан багшийн рид товилгааныг үзүүлсэн юм дүүчин өдрүүд бол их цагууд бол тохиодог тийм ээ. Тийм болохоор хүний хийсэн буян олон тоогоор харивчдаг гэдэг утгаараа бол бас хэрэгтэй юм тийм ээ. Гэхдээ ер нь бол жилийн заслыг бол заавал 15-ны дотор багтаана гэж ингээд тэр ном судалт бол заагаагүй. Яагаад тэгэхээр тухайн хүн бол тэр жилийн эхний үйлрэл тийм ээ. Эхний 3 сар дотор багтаагаа жилийнхаа заслыг хийж болно гэж. Монголчуудын хувьд цагаан сар нь өвлийг өнтэй давж дэлгэр цагтаа золгосны хаврын баяраа. Энэ өдрөөс эхлэн өдөр устдаж цаг тайвран өөр орж эхэлдэг. За ийхүү цаг уртцгийн адил хүн зонч мөн сэтгэл явган ариусгаж ахмад наснуудаа хүндэтгэлтэй хандах бэлэгдлийн баяр гэдгийг хэлж байлаа. Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор Монгол үйлдвэрлэлийг цагаан сар үзэсгэлэн худалдаа. Мишель Экспо төвд 1-р сарын 17-оос 30-ны өдрүүдэд Аса цирк IT World төвдөд 1-р сарын 17-оос 2-р сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулна. Монгол гоёл, Монгол бэлэг, Монгол эдээгээрээ сар шиндээ сайхан шинлээрээ. Ерөнхий зохион байгуулагч үйлдвэр хөдөө аж ахуйн яам, хөдөлмөрийн яам. Монгол улсын хууль зүйн яам эрх зүйн шинтгэлийн хүрээнд боловсруулж байгаа багц хуулийн төслүүдэд иргэдийн санал хүсэлтийг авах ажлыг зохион байгуулж байна. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль, мөрдөх албаны тухай хууль, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, төлбөрийн чадваргүй с ижигтэн шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн тусалцааны тухай хууль, маршлын албаны тухай хуулийн төслүүдэд ард иргэд хууч, судлаач, сонирхсан хэн боловч өөрийн санал хүсэлтэд аймаг сум дүүргийн эрх зүйн тусалцааны төвүүд болон moj.gov.mn цэхэм хуудасаар дамжуулан өгөх боломжтой. Эрх зүйн шинтгэлд та бүхний оролцоо чухал. Хуулийг хүн бүрт тэгшүүлждэг болгох нь. Монгол улсын засгийн газар, Монгол улсын хууль зүйн яам. Өнөөдөр их орон нургийн сүүл явдлын мэдээлэлс танилцууллаа. Одоо үргэлжлэл олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улсын цагаан ордны цэнхэр тахимд өчигдөр тус улсын төрийн тэргүүн Барак Обама 4 жил ерөнхийлөгчөөр ажиллах тангараг орлоо. Түүний 2009 оноос эхэлсэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь өчигдөр өндөрлөж, дахин 4 жилийн бүрэн эрхийн хугацааг энхүү эхлүүллээ. Өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх албан ёсны ёслолын ажиллагаа Capitol Hill-д манай орон нутгийн цагаар шөнийн тэг цаг 30 минутанд эхлэх юм. Цагаан ордны цэнхэр тахимд болсон тангараг өргөх үйл ажиллагаанд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлийн гишүүд болон засгийн газрын зарим төлөөлөгчид цөөн тооны хэвлэл мэдээлэл ажилтнууд оролцлоо. Тус улсын дээд шүүхийн тэргүүн Джон Робертс одоогоос 224 жилийн тэртээ ерөнхийлөгч Жорж Вашингтоны үеэс эхэлсэн тангараг өргөх үйл ажиллагааг удирдсан юм. За тэргүүн хатагтай Мишель Обамагийн гэр бүлийнхний үе дамжсан олон жилийн туршид хадгалагдсан Библийн судар дээр ерөнхийлөгч Барак Обама баруун гараа тавин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хүлээсэн үүрэг хариуцлагын дагуу ард түмнийхээ тэднийг хамгаалахад өөрийн хүчин чадлаа дайчлан үнэхээр ажиллах болно гэдгээ аль биесээр тангаргалж байна. Бурхан надад энэ хүчийг өгөх болтугай хэмээн тангаргалсан байна. Үүнээс хэдхэн цагийн өмнө тус улсын дэд ерөнхийлөгч Жо Байден Вашингтон дахь өөрийн ордондоо дэд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн гэсэн мэдээллийг Тартас агентлаг дамжуулж байна. Одоо 51 настай Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүний хувьд дотоодын эдийн засгийн болон галт зэвсгийн хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах бодлого чиглэлийг нийт тэргүүн тавьж байгаа бол гадаад улс орны хувьд Ираны цөмийн хөтөлбөр Хойд Африкийн исламын хэт даврагч бүлгийн
зэрэг олон талын асуудалд анхаарлаа хандуулах чиглэл ажиглагдаж байгаа. Үүний зэрэгцээ Хятад, Япон улсын газар нутгийн маргаанаас үүдэлтэй сэрцэн харилцааг шинжлэх, хойд Солонгосын цөмийн хөтөлбөр за тэр дундаа цөмийн туршилт зэрэг асуудлаас шалтгаалan Азийг чиглэх Америкийн нэгдсэн улсын дипломат бодлогоч өөрчлөгдөх болов гэсэн таамаглалыг ихэнх улс төрийн ажиглагчид дэвшүүлж байна. Ер нь Америкийн нэгдсэн улсын түүхэнд улиран сонгогдсон ерөнхийлөгчдийн хувьд бүрийн эрхийн 2 дахь хугацаанд нэр хүнд нь унах тааламжгүй үйл явдал тохиолддог гэж зарим улс төрийн ажиглагчид сануулж байгаа. За тухайлбал Ричард Никсон улиран сонгогдсон үедээ албан тушаалаасаа огцорсон Жорж Буш Иракт явуулсан цэргийн ажиллагаа болон Катрина шуурганы үеэр иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж чадаагүй зэргээс шалтгаалan нэр хүнд нь унсан Билл Клинтон гэр бүлийн асуудлаас шалтгаалan хариуцлага тооцоолсон зэрэг нь бүгд 2 дахь бүрэн эрхийн хугацаанд тохиолдсон түүхтэй юм а. Гэхдээ энэ удаад эрх ерөнхийлөгчийн сонгуул хүртэл одоогийн төрийн тэргуунд бурхан тэнгэр ивэлээ үзүүлж ажлын хэсгийнх нь чармаалт гарган иргэдийнхээ өмнө амлсан амлалтаа биелүүлэх амжиргаа нөхцөл байдлын дээшлэх 4 жил болоосой гэж тус улсын иргэд хүсэн өрөөж байна. Одоогоос 40 гаруй жилийн өмнө жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Швейцарын Давос хотно энэ сарын 23-наас 27-ны хооронд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болно. Энэ удаагийн чуулга уулзалтанд дэлхийн 50 улсын төр засгийн тэргүүнээр оролцож, уян хатан динамизм буюу дэлхийн эрүүл мэндийн хэдийн төлөвийн талаар хэлцгээр болжээ. Энэ жилийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцохоор Герман, Их Британи, Орос улбооны улсын засгийн газрын тэргүүнээр хүрэлцэн ирэх бол Франц улсын сангийн болон инновацийн сайднаар оролцох юм байна. Манай урд хөшөд төрийн өндөр дэд албан тушаалтны томилгоо хийгдэх гэж байгаа болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама тангараа өргөж байгаа зэрэгтэй холбоотойгоор засгийн газрын төлөөлөгчид оролцсон гэсэн мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байна. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун, Дэлхийн банкны тэргүүн Жим Йонг Ким, олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Европын төв банкны тэргүүн Марио Драги нарын зэрэг дэлхийн улс төр эдийн засгийн үйл ажиллагааны бодлогыг чиглүүлэгч олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүн төлөөлөгчид оролцох энэ удаагийн Давосын чуулга уулзалтаар дэлхийн эрүүл мэндийн хэвтийн төлөв байдал, түүний зардал, зарцуулалтын тухай асуудлыг хэлцгээр төлөвлөсөн учраас салбарын сайднаар хийгээд салбартаа тэргүүлэгч 25 аж ахуйн нэгжийн төлөөлөгчд оролцох юм а. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрсан хэд хэдэн улсад санхүү эдийн засгийн тусламжийг үзүүлсэн. За түүний үр дүн нь эхнээсээ энэ жилийн дунд үеэс эхлэн ажиглагдах учраас зарим талын за тухайлбал эдийн засгийн өсөлтийг тэтгэхийн тулд татварыг нэмэгдүүлэх хэсэг, таналдын хөтөлбөрийг хэрхэн ямар замаар хэрэгжүүлэх тухай асуудлыг хөндөөр байна. Үүний зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, за халдварт хүчний үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа зарим бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг эрсдлээс хамгаалах төсөв хөрөнгө үйл ажиллагааны зэрэг асуудлыг 43 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар хөндөх юм а. Өнгөрсөн 12 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллагын хэд хэдэн тогтоол шийдвэрийг зөрчин бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын талаас хөөргсөн Пуужингийн зарим тангийг бүгд найрамдах Хятад ард улсаас нийлүүлсэн байж болох талтай гэсэн мэдээллийг бүгд найрамдах Солонгос улсын батлан хамгаалахын шинжээчд өгсөн байна. Японы NHK суугаар дамжуулснаар шар тэнгист дуусан Пуужингийн эд ангийн зарим хэсгийг нь 5 улсаас импортлсон байжээ. 12 сарын 11-ний өдөр хөргсөн бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын инха 3 Пуужингийн эхний тавцсан нь шар тэнгис дунсан юм а. Үүнийг бүгд найрамдах Солонгос улсын батлан хамгаалахын шинжээчд уснаас татан гаргаж судалгаа хийж гиснээр зарим эд ангийг нь Хятад болон бусад 5 улсаас импортлсон байж болох талтай гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм байна. Одоогийн байдлаар бүгд найрамдах Солонгос улсын батлан хамгаалахын шинжээчд чухам аль хэсгийг нь Хятад улсаас нийлүүлсэн байж болох талтайг нарийн мэдээлээгүй байгаан дээр хэрвээ Хятад улсаас ийм эд ангийг нийлүүлсэн тогтоогдсон нөхцөлд энэ нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоол шийдвэрийг зөрчсөн хэсгийг хараахан тогтоогоогүй байгаа юм а. Одоогийн байдлаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл энэ үйлдэлийнх нь хариуд бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын талд хариуцлага тооцох Пуужин боловсруулах үйл ажиллагаанд нь тусламж дэмжлэг үзүүлсэн улс орнуудад хариуцлага тооцох хэсэг асуудлаар хилцүүлэг явагдаж байгаа. Хятад улсын хувьд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын эсрэг шинэ тогтоол шийдвэрийг батлах асуудлаар хориг тавьж байгаа учраас бүгд найрамдах Солонгос улсын батлан хамгаалалын шинжээчдийн энэ таамаг дүгнэлт батлагдвал Хятад улс ч тодорхой хариуцлага хүлээх болно гэсэн дүгнэлтийг зарим улс төр ажиглагчид өгч байна. Одоо улс төр орчныг хүрээлэн гэсрүүлсэн цагаан гарын мэдээг хүлээн авна.
Өнгөр Монголын мэдээ агентлагийн бэлтгэн хүргэдэг цаг урд мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 оны эхний дугаар өндөрлөж байна. Анхаарлаа дулуун авч үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай.